Танд яг одоо Unitel Group-ийн бүүвэ хөтөлбөрийн сонсдог үлгэрийн төвөр хүрч байна. Монгол ардын үлгэр бар хүн 2. Үлгэрийн орноор үргэлжлүүлэн аялахыг хүсвэл subscribe. Эрт үрдийн цагт алс холын ууланд аглаг ойн гүнд нэгэн насан өндөр болсон бар байж гинэ. Тэр бар бэр тэнхээтэйч бардам замтай хүүтэй юмсанжээ. Нэг удаа хүүтэй за хүмүн хүчиндээ эрдэж хүн гэдэг амьтанд л бүү ойртойрой. Орчлон хорвоод хүнээс айхтар амьтан гэж үгүй шүү хэмээн захиж хэлээд насан өөд болж гинэ. Гэвч бардам замтай залуу бар эцгийнхээ захиасыг огт тоолгүй. Хүн гэдэг ямар амьтан болоод ойртож болдгоо бол түүнтэй нэг хүчээ нэг үзээд алдах юмсан гэж хорхойсон бодож хүнийг ирж явдаг болж гинэ. Гэтэл хангаан хүчит бух тааралджээ. Заахөө чи хүн гэдэг амьтан мөн үү хэмээн асуухт нь үгүй дээ би хүн биш өвхөр сүргийн тэргүүн бух байна гэлээ. Бар тэгтэн тэгвэл чи тэр хүн гэдэг амьтныг мэдхүү гэлээ. Мэдхээр барах удаа би түүний зарц нь байхгүй юу? Миний хамрын дөрийг харал та. Намайг ингэж дөрлөөд хөтөлж бас тэргэнд хөллөж мөн унаж явдгийг гэж бух хариу хэлж гинэ. Тэгвэл тэр их бэр тэнхээтэй амьтан байх нэ гэж барыг айхан хэлэхэд бух. Яалаа гэж тэр тийм бишээ намайг толгоогоо хөдлөхөд л эврээс минь зүгтээд эн тент минь гарч л байдгийм гэж гин. Тэгээд бар яасан хачи юм бэ? Ийм том даргар эвэртэй бүдүүн цээжтэй нүсэр биетэй амьтныг яаж зарцалж чаддгийм бол доо гэж бодоод цааш явж гинэ. Гэтэл бараа сүр ихтэй сүрлэг том биетэй буур тааралдаж гинэ. Өнөөх бар чихөө тэр хүн гэдэг амьтан мөн үү гэсэнд буур үгүй дээ би хүн биш. Тэмэн сүргийн тэргүүн буур гихч вэ? Та хүнээр яах гээ гэж асуулаа. Бар би тэр хүн гихчтэй хүчээ үзэлцэх гэсэн гэхт нь буур бараа минь дэмий баха. Тэр хүн гэдэг амьтан чинь энэ хорвогийн хамгийн хүчтэй амьтан шүү. Хэрэггүй баха гэж гинэ. Бар тэгвэл тэр хүнгээ чинь асар том амьтан байх уу гэж асуухт нь буур үгүй дээ үгүй жаахан амьтан би хүнийг чинь дээрээ мордуулах гээд сүгдэж өгдөг юм байхгүй юу гэж хэлэхэд нь бар юу чи бас тэр хүн гэдгийн зарцсан юм уу гэж гайхвал тэгэлгүй яах вэ? Миний хамрын бүлийг хартаа намайг бурантгаар залж унан ачлаг ачин жин тээдэг юм штэ гэж хэллээ. Гүй мөн хачи юм да гэж бар гайхан дуу алдахад буур хүний хүч чадал ухаандаа л байдгийм. Тийм ухаантай амьтан мэдээж хүчтэй байх нь аргагүй. Бар цааш явахтаа ийм бодлоо. Хүн гэдэг чинь бэр тэнхээ багтай бие бэлдэр жижиг гэхийг бодоход ийм ч сүрхий сүрдмээр амьтан биш шивдэ гэж чамлан бодоод харин ухаан гэдэг нь юу байдгийм бол доо. Тэрнийг нь л булаагаад авчих юмсан гэсээр ой модроо орлоо. Үнийг хайж зөвхрөнгөө бартал явж гин. Тэгж явсаар нэг түлээчин хүнтэй тааралджээ. Хүн гэдэг амьтан хаана вэ гэж асуусанд түлээчин хүн гэж амьтан би байна та яах гээ гэж дотроо ихэд айсан боловч бардам дүртэй хэлэхэд юу хүн гэдэг маань ердөө л инүү гэж басамжлан дуу алдснаа арьс хөрсч байхгүй арчаагүй амьтан байна да. Ганц л дэлсээ тонилгох юм байна гэж бодоод чамд тэгээд үзгүүлж харуулах хүч чадал гэж юм байдгийм үү? Ихэд л дээрэнгүй асуулаа гин шүү. Ихт нь хүн иш баргуй минь байлгүй яах вэ? Миний хүч чадал ухаантай байдгийм шүү дээ гэсэнд нөхөө бар үнээс тэр ухааныг нь булааж авна гэж бодож явсан тул за алив тэр ухаанаа надад үзүүлээд альгив
Бараг байна. Би таныг энд ухаан үзэх юм гэж юу сансангүй. Тэрийгэ гэртээ орхиод ирсэн л дээ гэхэд бар. За тэгвэл очиж үзэндээ хөө гэд архирн алхлаа. Бурхан минь, бараг бай та намайг дагах хэрэггүй баха. Манай хотож ноход маань таныг хармагцаа давхин ирж аминд чинь аюул учруулж мэднэ. Та энтэй хүлээж байсан нь дээр гэлээ. Бар тэнтэй хоцрох болоход түлээчин хэд алгаснаа тээнгэлзэн зогсоод би айгаад байна гэлээ. Бар юунаас айгав? Гайхан асуухт нь хүн таныг араас бариад авах болов гэж айгаад байна гэсэнд бар хүн гэдэг ийм аймхай байж яаж хүч чадалтай байх вэ гэж бодоод за тэгвэл намайг энэ модноос уяад яв гэлээ. Түлээчин барыг бүсээрээ бүдүүн модонд бүх гэгч нь хүлээд за бараг бай. Би яваад цэцэн ухаанаа аваад ирье. Та хүлээж байгаарэ гэд явчихжээ. Төдөлгүй түлээчин модны хатсан мөчөрнүүд тэрвэрч авчираад барын хажуугаар овоолж гарав. Тэгээд би ухаанаа аваад ирлээ. Одоо та үздэй гэд хэд захиур захилж овоолсон мөчөртөө гал оруулаад яваад өгч гинэ. Бар эн тэнтээсээ шатаж эхлэхэд өнхөлцгөө хагартал айж аргаан барж байтал ашгүй хүлсэн бүсэн түлэгдэн суларч санд минт гал дундуур дүүлэн гарч ам зулбан давхиж зугтаж гинэ. Ингиж бар хүний цэцэн ухааныг үзэх гэсэн хүслээсээ болж үс нь оочн цоочин түлэгдээд хар цоохор арьстай болсон гэдэг. Өвгөн буурлаавынхаа захиж хэлсэн үгнээс зөрж замд таарсан бух буур хоёрын сануулж хэлснийг үл тоон хүн гэдэг амьтантай хүчээ үзэх гэж ирж явсандаа харамсан гимшиж гинэ. Харин түлээчин цэцэн ухааныхаа ачаар араатан барыг аргалан гашрааж айх аюулгүй амар тайван жаргаж гинэ. Бяцхан үрсийнхээ төсөөллийн ертөнцийг хөгжүүлж Монгол ах уй сэтгэлгээний соёлыг түгээх зорилготой Unitel Group-ийн бүүвэ хөтөлбөрийн үлгэрийг хүлээн авч сонссонд баярлалаа.